арга хэмжээ албан ёсоор нэгцнийг мэдэгдээ. Бүх ажлын хүч байгууллагын дэмжиг контент үйлдвэрлэх олон нийтэд таниулах тийм санаачлагаар анх эхэлсэн байгаа. За төслийн 2 дугаар үе шатад бол Монголда үйлдвэрлэсэн олон улсын чанар стандарт аюулгүй байдал бүх төр стандартуудыг хангаж чадж байгаа олон улсын зах зээл дээр гаргахад бэлэн болсон байгаа. Тэр аж ахуйн хөгжүүлийг нэгдэл байдлаар бүгдээрээ бүх найрамд хятад ард улсын зах зээл рүү хамгийн ихний одоо бидний ойрын бомб толгох ирээнээр одоо бүгдээрээ ингээд гарьяа гэдэг нэм концепцээр та бүхэнд төсөл танилцуулах гэж байгаа. Яагаад бидний төсөл нэгдэх ёстой юм гэвэл өнөөдөр бидний Монгол бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд борлуулахад зах зээл ихэр жижигхэн байна. Цус нэртэй, угсаа нэртэй өөрөн Монгол бол хамгийн татан ойрхон байж болно гэдэг. Тэгвэл одоо тийшээ авах гэж авахад анхны үүдний бошиг бол Эрийн хот. Эрийн хотод бол хамгийн ойрхон бараа бүтээгдэхүүн оруулахад, байрлуулахад болоо илдэх дөхөм одоо ийм нөхцөлтэй. Тийм болохоор өнөөдрийн арга хэмжээнээс эхлээд цаашдын та нарын хамтын ажиллагаа амжилттай болохыг хүсье. Баярлалаа. Үнээр чанараа эко бас брендинг хийж нэгдэж энэ төр одоо нэгэн дуутайгаар гарах юм бол бид дэлхийн зах зээл дээр тоглох их болцоотой. Энэ бол бидний асуудлын хариулт. 我们也一直努力致力于把蒙古国品牌打向中国的市场。 Монголын брэнд бараа гэвэл хятадын зах зээл гаргая гэсэн энэ залуу ийм сайхан залуустай хамтран ажиллах маш таатай байна. Барааны тэмдэг шошгоч тэрийг баталгаажуулсан болсон. Дээрээс нь бол бид давхар давхар хяналт явдаг. Байн шалгалт явуулдаг, хяналт явдаг, асуудал гаруул гэдэг нь бас холбоотой аван байгууллага хандаж арга хэмжээ ахуулах бид өөрсдөө ч гэсэн байн хяналт явж байгаа. Ийм бас арга хэмжээг давхар авах ийм шаардлага байна. Энэ төр бол бид хамтдаа ажиллаж байна. Монголын жижиг дунд үйлдвэрлэгч болон томоохон үйлдвэрүүдийн одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гаргах энэхүү одоо ажлыг Монгол брэнд төслийнхэнтэй хамтарч бас зохион байгуулагч арын оролцож байгаа бас сэтгэл татаа байна. Хоёр хүн болоод хэцүү шүү дээ. Аж ахуйн нэгж өөрөө ч гэсэн гадагшаа юм бараа бүтээгдэхүүн экспортлоод хэцүү идэв шүү дээ, тий. Тэгэхээр тэр боломжийг бид нарт үндсэн үйлдвэрлэгчид заавчгүй том гэхгүй, тий, жижиг өөрхийн үйлдвэрлэж байгаа хүмүүсд ч гэсэн боломжийг нээж өгч байгаа юм болов. Монголын брэндтэй холбоотой хамтраж ажиллаа сэтгэл өндөр байна. Өнөөдрийн энэ уулзалт бол маш сайхан болсон. Монголын брэнд бүтээгдэхүүн энэ холбоо болвол Монголынхаа энэ бараа бүтээгдэхүүнийхэн чанарын улам сайжруулж дүр төрхийг юм бол хүний нүдэнд сод буулгах гэх мэт арга хэмжээ авах юм бол бүр сайхан болно гэж би бодож байна. Хамтарч ажиллацгаая гэсэн тийм уриалга шүүжийг. Тэгээд манай арга хэмжээний одоо үндсэн цаг маань өндөрлөж тэгээд бас цаг заваа гаргаж хүрэлцэж ирсэн бүхэндээ маш их баярлалаа.